ярьж байгаа учраас бид нар бас 2 People Awards 2017 наадмын оны сайн үүснээр сайхан бүсгүй Facebook групп шалгарчээ. 150 мянга орчим эмэгтэйчүүдийг нэгтгэсэн тус групп нь 2017 он 6 одоогийн сайн үсийн аяныг зохион байгуулж байжээ. Харин оны шилдэг инновац нэвтрүүлсэн хүнээр Ultrasonic компани захирал Чимэг цэцэг тодорсон байна. За тэрээр агаарын дулааныг ашиглан халаалтаа шийдэх системийг нэвтрүүлсэн байна. Мөн оны эрдэмтнэр шинжлэх ухааны доктор Лавга шалгарсан. За тэрээр урт удаан хугацаанд эмчилдэг сүрийн өвчнийг Монгол аргаар маш богино хугацаанд эмчлэх арга технологиг нэвтрүүлжээ. Эхний аян маань болохоор гэмтлийн эмнэлгээс эхэлсэн. За сүүлийн бас томоохон ажил маань хаал дүүргийн 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөлөө барьж гүйцэтгсэн. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүд чиглэсэн ажлууд маш их хийгддэг ба. Тэгээ энэ бол өөрөө одоо байгаль дээр байгаа өрөөнд дотор байж байгаа агарын химээр тий агарын химийг одоо дулааныг ашиглаж халаалтыг одоо шийднэ гэсэн үг л дээ. Харин бүх цаг үеийн үнцэнтэй улс төрчид улсын хурлын гишүүн хууль зүйн дотоод иргэн сайд нэмд орж шалгарсан бол оны шийдэл сайтай хариуцлагатай улс төрчөөр хотын дарга Батуулд орон нутгийн иргэдийн итгэл хүлээсэн улс төрчөөр тогтох сүрэн олонний итгэл хүлээсэн залуу улс төрчөөр сангийн дэд сайд булган туяанаар шалгарчээ. Энэ 90 оноос хойш 27 жилийн хугацаа чинь Монголд нийгмийн асар цочир том өөрчлөлтүүд хийгдэж энэ өөрчлөлтийн хурдсан явцад шинэ цагийн Монгол төр босох, суурин дээр зогсох, цаашаа ёс төртэй байх гэж оролдсон нэг юм 27 жил болж шít. Энэ бүх хугацаанд нь би улс төрд завсаргүй явсан хүн. Тэгээ энэ төрийн зөв байлгах юмсан, зөв болгох юмсан, зөв суур тавих юмсан. Алдын дэглээс хол байлгах юмсан гэж л үзсэн жил үүд шít. Энэ бол өнөөдөр улс төрчдөд хүлээлгэж байгаа би бас үүрэг хариуцлага гэж бас ойлгож байна. Би бол орон нутагт 25 жил ажилласан хүн, орон нутагт яг одоо иргэдийн дунд тэдний толгомдж байгаа асуудлыг шийдвэрлэх гэж тэдний санал бодлыг сонсож ингэж ажиллаж ирсэн. Одоо ч гэсэн би улсын хурлд ирээ жил гаруй болжээ сонгогдоод. Энэ хугацаанд ч гэсэн айлхаар тойрогтой ахиу ажиллах юмсан. Сонгогчтой уулзах юмсан гэж боддتي. Зөвхөн 2017 оны хувьд гэхэд би нэг 10 гаруй удаа очсон тоон 40 гаруй хоног ажилласан байлээ тойрогтой. People's School бол бас олон уншигчтай, өөрийн гэсэн брэнд болсон нийтлэлтэй, за энэгээр олон танигдсан юм сэтгүүл. Энэ сэтгүүлийн уншигчид редакцийн зүгээс одоо оны шилдэг хүмүүсийг шалруулах нөхцөлд оролцож байгаа баяртай. Харин оны спортын хүнээр улсын зан Жаргал баяр тодорсон бол оны урлагийн хүнээр Монгол улсын гавьяа жүжигчин балетчин Алтан хувийг тодорлоо. Тэрээр дэлхийн шилдэг 8 балетчны нэг бөгөөд цөмөөхөө бүжигэн жүжигийг Монголдо найруулан тавьж 4 жилийн хугацаанд 1000 гаруй хүүхдийг сургажээ. People Awards-ын шилдэгүүдийг People сэтгүүлийн уншигчдын санал асуулгаар тодруулдаг юм байна.